Сайн уу? Ано байна. Энэ удаагийн видеоор би та нартай өнгөрсөн 10 дугаар сард хувийн санхүүгийн хувьд ямар гүйцэтгэлтэй сар байсныг хуваалцах гэсэн юм. Дэвтэр дээрээ тэмдэглэчихсэн. Тэгэхээр өнгөрсөн сарын мөнгөн урсгалаар наад үзэх юм бол нийт мөнгөн урсгалын 40-67%-ийг татвар шимтгэлийн зардал бүрдүүлсэн. За 2784%-ийг хоол хүнс хувийн хэрэглээ 1253%-ийг чөлөөт цаг 5.6%, тээвэр шүдэн харилцаа холбооны зардал 352%-ийг гэр ахуй 293%, за бусад зардлууд 691% бүрдүүлсэн үзүүлэлттэй байжээ. Нийт мөнгөн урсгал эзлэх хувь хэмжээний хувьд татвар шимтгэл ингээд тогтмол нэрлсэн хувь нь бол өсөд байгаа байхгүй юу? Ер нь ингээл өсөд байна гэдэгтээ нэг бодлын нөгөө татварч нь ийм өндөр хуваар нь хөвшсөн хийсэд гэдэг миний нэг юм уу хоёр талын татвар шимтгэл байгаад байдаг болцсон л доо. Гэхдээ нэг рүү ингээ орж ирэхдээ хувийн хэмжээ нь бол ингээл 40 мөчтэй гарын авч ийн гэдэг чинь бас л овоо байгаа шүү. Гэхдээ энийг нөгөө талын илэрхийлэл нэг мөнгөн урсгал нь хэрвээ тогтмол байсан бол хувь хэмжээ нь өсөд байна гэдэг чинь мөнгөн урсгал нь том зургаараа нөгөө 100% нь багасаад байна гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл дундлагын хуримтлалын хэмжээ бол өсөж байгаа гэж задлж өөрийгөө ойлгож жоохон тайвшруулахын цаашаа гэхдээ нэг хийж хадгаламж сайн хийж байгаа гэсэн үг шүү. Хадгалалтаа сайжруулж байгаа гэсэн үг шүү гэж бодоод л. Гэхдээ нөгөө талаас энэ чинь нөгөө хөрөнгө оруулалтын урсгал бол татарсны илэрлэлтэй. Хөрөнгө оруулалт хийсэн бол энэ дунд чинь ингээд бүг гэд ороод ирнэ штэ. Тэгэхээр байхгүй. Тэгэхээр 10 сар миний хувьд яг мөнгөн урсгалын хувьд гэх юм уу, хувийн санхүүгийн хувьд гэх юм айгүй жоохон унтаа сар байсан юм уу? Гэр ахуйн зардал ч гэсэндээ баг 3% хүрэхгүй ингээд байж байна гэдэг чинь өөрөө энд нэг тийм амар хэмжээний хөрөнгө оруулалт хийгээгүй гэсэн. Гэхдээ нэрээ гэр ахуй гэснээс гэр ахуй хувь хэмжээ нэрээ юу асан яг зардлын нөгөө ангилт нь айгу гоё болж орж ирсэн. Би энэ сараас эхлээд яг байрныхаа нөгөө байрны мөнгө гэдэг штэ тог цахилгаан ус. За тогн тустай ах. Гэхдээ цахилгаан усыг ингээд хүүт хүлээж аваад зөвхөн нөгөө борлуулагч салдаа төлөх биш яг ингээд контор төлж хэлсэн. Гос гоё илээ. Банкныхаа апп дээр ороод ирсэн. Токи дээр бас ороод ирсэн болохоор тэрүүгээрээ дамжуулаад ингээд юмаа ингээд төлөөд ирэнгүүт ингээд амьдраад байгаа нэг мэдрэгдээд байгаа гэх юм уу. Тэнэг шүү бас нэг юм биелээ төлж ийж амьдарч байгаа мэдэрдэг. Гэхдээ тэл явахтай bills буюу иймэрхүү utility cost-ууд байр суурь иймэрхүү конторууд тэгэл интернет гэх мэтчлэн иймэрхүү байнгын гарч идэг ашиглалтын зардлууд яг л 11 сарын сүүлээр нэг амар юм гоё шинэ мэдээний дээр дуулах гэж хичээнэ. Хичээнэ шиж дуулах баха.